За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ Тэсийн ядан хүлээсэн маш гоё контентоо танилцуулахад бэлэн болсон байна. За энэ нь юу вэ гэх юм бол бид бүхэн Ховд аймгийнхаа 123 дугаар цэргийн ангитай хамтраад хамгийн сайхан бүсгүйт гэсэн захидлын уралдаан зарласан байгаа. Захидлын уралдааны маань хариу гараад эхний 3 байранд орсон байлдагч нартаа гинтийн бэлгээ зарлахад яг одоо бэлэн болсон байна. Тэгээ та бүхэн маань бичлэгтэйгээ цуг байгаарай. Хитүүлээ яг одоо зэрэгүүдтэйгээ уулзаад бэлэн болсон байна. Зэрэгүүд маань дотор бүндөө биднэрээ хүлээж байгаа. Ерөөсөө юу ч мэдэхгүй байгаа. Тэг бүгдээрээ орцгаая. Сайн байна уу? Бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Өдрийг сайхан өнгөрүүлж гин үү? За, ямар ажилтай, ямар хэрэгээр, ямар хүн ороод ирлээ гэж бодож гин намайг? Юу гэж бодож гин та хэд? Би та хэдийг нэг баярлуулах гэж явнаа. Саяхан танаа цэргийн анги дээр хамгийн сайхан бүсгүйдгээ захидлын уралдаан зарлагдсан те. Оролцсон уу та нар? Бүгдээрээ юу? Зарим нь оролцоогүй те? Яагаад оролцоогүй юм? Жохон гомцсон шүү оролцоогүй зэргүүдэд нь. За тэгээд их чинь өнөөдөр та хэдтэй эхний 3 байранд шалгарсан цэргээ зарлах гад бас цэргүүдийнхаа шагналыг нөхөх гээд ирлээ. Догдолж гин үү? Ямар юугүй юм бэ тасдгүй шүү. За. 3 дугаар байранд хэний захиа орсон юм болоо? Ховд аймгийн мөнх хайрхан сумын байлдагч Бацаач. За гараад ир. За сайн байна уу? Мөнхт бол Бацаач. За. Хин зориул захиа бичсэн бэ хоёлаа? Ээждээ зориулж өгсөн. Ээждээ зориулж ütсэн. За. Бичсэн захиагаа анжаад уншиж өгөхөд бэлэн үү? Бэлээ. Сандарч гин үү? Гайгүй. Гайгүй юу? За тэгвэл одоо уншия заа юу хоёлаа. За минь бичсэн захиа нь мөн үү? За. Яг нэг юм байна. За. Ээждээ бичих цагтл. Сайн мэн үү ээжээ? Энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Тандаа утахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Бага балчир наснаас минь өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлж хүм болгосон тандаа маш их баярлдаг шүү. Хүн утахгүй цэргийн албаа сайн хааж байгаа. Олон наавын хөвгүүттэй мөр зэрэгцээ тэсвэр хатуужул суугаад ирэх хүн болж байна ээжээ. Та минь надад байгаа хамгийн үнцэнтэй эрдэнэ юм шүү. Танийхаа ачийг хязгаарч хариулж баршгүй тийм их ач хүнтэй хүн шүү та минь. Тантайгаа өнгөрүүлсэн цаг хугацаа дурсамж бүхэн хамгийн үнцэнтэй. Цаг хугацаа ухрааж болдог бол эргээд гинэн томоогүй таныхаа хайр инрэл думсан хөөхд насандаа эргээд ганцхан очихсон. Та миний хажууд байдаг болохоор хизээч хүн шантарч үзээгүй. Энэ орчлонгийн хамгийн мундаг эмэгтэй ээж хүн хажууд нь өргөлж түшиг тулгуур болж өргөлж хүүгээ дэмждэг болохоор хүн хамгийн мундаг хамгийн шилдэгэн байхыг хичээдэг шүү. Надад зориулсан цаг хугацаа бүхэн юугаар сольшгүй хамгийн үнэтэй зүйл. Ээжээ хүн таныхаа ачийг хариулж чадахгүй ч эзэн нэг өнөдөр зорьсон зорилготой хүрээд таныхаа надад гаргасан хайр инрэл зүрх сэтгэлийг жаахан ч болов хүн хариулнаа. Хүүдээ итгээрэй. Бага балчир нас нуусан юугаарч тутгааргүй өсгөж илбэрэл хайранд өдий хүртэл хүн жаргаж иржээ. Орчлонгийн хамгийн үнэтэй юугаар сольшгүй хамгийн гайтай зүйл юм шүү. Энэ орчлонд намайгаа инх тунх амьдруулах гэж ээж минь та мөн ч их зовсон байх та. Инхрийн эвцхэн хүүгээ эрх хүн болох гэж энэ орчлонгийн эвтэй эвгүй бүхнийг хийж эдлэх жаргалаа инхрийн хүүдээ зориулж илбэрэлт хүүгээ эрдэнэс мэд үзэж эдрээ орчлонд эхлэх тулгуур болж энэрнгүй ертөнцид энэрл хараа хүүдээ зориулж элдвэрт орчлонгийн эглэхүй өрх нь ээж минь таглээ. Та минь бие сайн бодоод хүүдээ санаа зовлохгүй сайн сууж байгаараа. Хүн цэргийнхаа албыг сайн хаагаад тандаа хурдан очноо. Тандаа маш их хайртай шүү.
цэргийн албанд ирээд нэлээдгүй үеийн сар хугацаа өнгөрлөө. Тэгээд ээжигээ хэрэг санаж байна. Ээжигээ маш их санаж байна. Зөндөө их өгүүлж байна тий. Ээжтэйгээ уулзлах хэр удаж байна? Уулзлаа 3 сар болж байна. Тийм үү? Тий. За тэгээд ямар ч байсан манай энэ хүү захидлын уралдаанд оролцсон дүүдээ маш их баярлалаа. Тагтаас ийм гол захидлын уралдаанд явуулсан баярлалаа. За судалгаас. За. Хоёрдугаар байранд маань Уус аймгийн Өндөр хангаас өмнө сууга хайр тэгч алтан гэрлийн мөнх чаргалтай зориулж захиа бичсэн байлдаг чимбэ. За гараад ирээ. Сая орж ирэх зогсож ирсэн. Яамаа. За. За, ихчтэй зориулж захиа бичсэн үү? Тий. Ихч байгаа хэрэг санаж байна. Ерөнхий. Нэрийг санаж байна уу? За. Чи айлын баг юм уу? Тий. Төрсөн том ихсэн. Айлын 2 дахь. За. За найзуудтай захиагаа уншиж өгөхөд бэлэн үү? Сандарч гин үү? Сандарч гин үү? Сандарч болохгүй шүү. За юу. За. За их чинь нэг үгээд гой сандралгүй тав гой уншаарай заа юу. За. За хэдүүлээ гой орон өгөөд. Сайн байна уу? Сайхан орж байна уу? Дандаа энэхүү захиа очих гал халуун өдрийн мэндийг хүргэе. Таны минь бие динхээ сайн уу? Ажил албан өндөр тавлаг байна уу? Тандаа болон 2 бэрэгч дүүнэртээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Тантайгаа уцаараа яриа хэрэгтэй бүхнээ ахуулсан баярлаа. Дүүн сайн байгаа. Олон аав ээжийн хүүгүүдтэй мөрц зэрэгцэн алхаж, жаргал зовлонгоо хуваалцаж, чадхаан зааж, чадахгүйгээ сурч шинэ оноо огт цагаан сараа тэмдэглэж өөртөө болон бусдаа олон гой дурсамж бүтээж байна. Олон аав ээжийн залуучууд дотор сайн ч байх юм, муу ч байх юм. Одоо дүүн нас бид хүрч жаргал зовлон хэмээх зүйлийг ойлгож хүний амьдралын хатуутай зөөлөнтэй орчлонд ам биеийг хэрхэн авч явах тухай бодож өдөр хоногийг өнгөрүүлж байна да. Буурлаач мөөнөөс хоёр дээр хүн болж өссөн гэлээ таньда ганц хань болох хүн би юм шүү. Айлын ганц эмэгтэй байх ямар байдгийг дүүн мэдхгүйс танд минь хань болох гэж төрүүлсэн болохоор дүүн таныхаа төвшиг тулгуур юм шүү. Таныгаа гомдоочихгүй юмсан гэж бодож явдагс нэг л мэдхэд л гомдоочихсан байдаг да. Сүүлд яах гэж ингэвэ гэж бодон харамсаж явдаг шүү. Заримдаа уучлалгуу, заримдаа миний зөв аятай хайдаг да. Нээрээ таныхаа төрсөн өдрөөр нэг ч удаа баяр хүргэж байгаагүй юм байна лээ. Таныгаа уурлуулж гомдоож байсан хором цаг бүхэнд дүүгээ уучлаарай. Дүүн таньдаа хайртай шүү. Гарыг минь ганцганд хүргэж, хөлийг минь дөрөөнд хүргэсэн та минь дүүгийнхээ төлөө гэдэг таньдаа баярлаа. Алаг хорвоог аргадан туулж, амьдрал хэмээх урт далайд өдөр хоногийг өнгөрүүлж алдаатай, оноотой, сайнтай муутай орчлонд амдаа орох бүхнээ өөрийн гараар олж эргэж буцдаг хүний заяанд хатуу өчөө нугчаан донд амьдрал хэмээх ухаан суралцаж хичээж яваа та минь дандаа баярлаа. Бичих зүйл олон байвч та минь бид бүхний төлөө үгээр хэлхийн аргагүй, үйлдэлээр үзүүлэхийн учиргүй билээ. Та минь өөрийгөө зовон олон зүйлийг даван туулж ирсэн билээ. Хүний нэгэн хэцүү бэрх амьдралыг дөрүүлээ хамт дөрвөн бэрх шагаан адил туулан гарсан билээ. Одоо та минь дөрвөн сайхан хүүгийн ээж. Та минь дүүгийнхээ ээжийг орлож хоёр ахыг минь аавыг минь орлож өдий зэрэг дээр хоёр ах аавыг минь орлож өдий зэрэгтэй ирсэн билээ. Дүүн танд хязгаарыг хайртай шүү.
гончин. За маш их баярлалаа. За төр суудалтаа сууч тийм ээ. За хөр хиймвэ. За ийм гой захиа бичсэн залуучууд дундаас надад эхний 3 байрыг шалгаруулна гэдэг үнэхээр хэцүү байсан. Тэгтээ яалтчгүй юмд бас тэг ээлж дараа гэж байдаг. Та хэдд маань бас дараагийн тэмцээн уралдаанд маань төрүүлэх боломж зөндөө гарах байхаа гэдэгт чинь итгэж байна. Тэгэхэд одоо нэгдүгээр нь хэн орсныг би та хэдд зарлаад өгье. За юу хэн байгаа л та нар яаж мэдсэн? Ганц зохиолч нь уу? Яа. Ингэж штэ. Зяган докторын маань захиа хаана вэ? Зяган доктороо урьж байна. Зя. Сайн уу? Сайн. За, сайн. Хин зориул захиа бичсэн. Ээжтэй. Найз охиндог юм. Гүй. За. Зяг чинь Никигийн зүгэл юм ба. За юу. За хичээ. Ээжтэй бичсэн загтал. Сайн байна уу ээж? Энэ захиа очих өдөр өглөө орой минь төргий. Та хэд минь сайн байгаа үстэй. Хүн сайн байгаа. Хүн албан дээр ирээд нилээдгүй удлаа. Энэ хугацаанд маш их зүйлийг сурч ойлгож мэдж явлаа. Энэ хугацаанд сайхан зүйлс их тохиоллоо, бас муухай зүйлс их баггүй тохиолдсон. Энэ тохиолдсон гоё мөчөөс хуваалцъя. Хүн албан дээр анх ирээд уцаар ярьсан өдөр таныхаа хоолойг сонсоод үдээс минь өөрөө нэрэхгүй нулимс тусалж билээ. Тэр үед л өөрийгөө би ч нялхаараа байна да гэдгээ ойлгосон юм да. Тэр өдрөөс хойш Тангарын баярыг хүлээсээр өдөр хоног жүргэлжилсээр хүссэн хүлээсэн өдөр минь ч боллоо. Тэр өдөр ямар сайхан мөч тохиолдсон юм бэ? Та санаж байгаа бол зааланд үзүүлээд гараад ирчихсэн байсан да. Тэгэхэд та хоёртойгоо анх дараад тэрврүүлээд үнсүүлгээд тэр мөчд хизээж мартагдахгүй байхаа юугаар ч урдлууламгүй байсан. Баяр дуусаа та нар явах гэж байх бас л хэцүү санагдсан шүү. Тэрнээс хойш өдрөөр дүргэлжилсээр нар сарын ээлжилсээр юу гэж цагаан сарч боллоо. Орой болгон та нартайгаа яаж цагаан сарыг тэмдэглэдэг байснаа бодож дурсаад л жоохон хэцүү байсан. Гэхдээ гэрээ санах зөвлөмгийг найзууд манд нөхөж байгаа. Тийм болохоор хүн шантрахгүй. Хүн халагдж очиод та хоёроо бас өвөө дүү нартайгаа баяр болгоныг маш гоё тэмдэглэнэ. Хүн амлаж байна. Тэ төгсгөлтөн гихт хүн цэргийн эрдэнд сайн суралцж байгаа. Хүүдээ та нар минь бити санаа зовоорой. Өмнө танийгаа уурлуулж гомдож байсан бол уучлаарай. Танд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе. Хайрцгүйгээс нь хүргэж байна. Эцээц танд нэг үгийг хүн маш бага хэлжээ. Тэр үгээ энэ цагаан цаасан дээр хор бэхээр бичиж явуулаа. Та минь миний хамгийн дээд жүжигтэй юм шүү. Тандаа би хязгааргүй хартай. За баярлаа. За одоо штэ 1 2 3 дугаар байранд орсонд байлдагч нарынхаа бэлгийг нөгөөе гэсэн чаа. Би харин бэлэг бэлдэж хэмжээгүй. Яах вэ? Зүгээр өстө маань хоёроо. Тийм тэгээд би дунд нэг бэлэг бэлтцсэн юм аа. Тэгээ би оруулаад ирэх жоохон том бэлэг. Тэгэх үү? За ороод ир. За манайхаа алгаад шиг. За эргээрээ. Зяг хитүүлээ ийш хараад зүсч аав ээж дээр очоорой. Зяг. За наашаа харыг залуу. Бэлэг нь таалагдж гин үү? Амар таалагдж. Амар таалагдж гин гэж тий. Аав ээжгаа хэрэг сансан бэ? Маш ихээр. За тэгээд манай захидлын уралдаанд оролцсонд баярлаа. Аливаа юмд идэвхтэй байдгийг чинь байдаг ч үнэхээр их баярлаа гэдэг чинь аав ээжийг нь авчирж ирж уулзуул шагнаж байгаа юм шүү за. Ойлголоо. За. Баярлалаа. За ах их хоёрын маань сэтгэл хэр байна ихчээ. Оо сэтгэл
сэтгэлээр аль яах. Өндөр байна уу? Миний хөвгт мундаг. Мундаг болсон байна. За ах юмаа сэтгэл хэрвээ наха. Оо сэтгэлийн дөр аль яах. Өндөр байна уу? Гоё байна уу хүүтэй? Гоё байна хөөтэй нь болсон. За хүн мундаг зэрэг болж юу? Оо мундаг зэрэг болж нэг байна. За. Сайхан залуусан байж. За. Манай хоёрт бэлэн таалагч гин үү? Зүгээр үстэй хоёроо. За. Одоо бид хэдийн зүгээс Мөнхбаатар, Батцоож, Ган догтхыг тэгээд Ган догтхийнхаа аав ээж хоёртай нь бид бүгдтэй одоо та хэд манд орой олонд орно тийм ээ? Бид бүгдтэй зуг бид бүгдийн бэлдсэн ресторанд очиж орой хоол цог бариач гэж урьж байгаа. Явах уу? Хоёроо? Явах юм уу? Манай хоёр жоох ичээд байна уу юу? За бүгдээрээ явцгаах уу? За явъя л даа босоод ирээ чи яах вэ? За нашир. За ингээ бөөндөө явна заа юу? За. Хоёр бэлэг хараад байна уу? Үгүй. Найз чи аав ээжийг авчирч ирээ бэлэг барьж штэ. Тал хийж байгаа үстэй. За. За та ингээ зогсож байгаа нэг зураг авахулчих. За тэгээ хідүүлээ. Явцгаанаа. Та манаас үлэх гэдэг нүггүй юу? Нөрөлт дэжлэн хийдэг араас байлгаад байлсан. За, гой зогсож байгаа зураг авахулчих. За гой зогсож байгаа. Миний залуу нүүлэн сайн. Яска ингээ зургийг нарах. Сарвчиж харсаар соно үлдээсэн хацраа үнсингээд өдөр хоногийг тоолно хүүчин сайн үрдэнд шамда. За. Яна хоёроо. Яа, энэ хоёр ч бүр энийг дахиад энэ далтаад. За. Ой ээлжлээ салбуулч. За агчин дөө нэг ирнэ. Манай хоёр урдуураа манай Мөнхбаатарыг гаргаад өгөөрэй. За. Зя захиагаа уншиж байхдаа л нулимсэн зангираад нулимсэн бөмбөрөл хоолон зангираад исэн. Яаж төвчээд байна миний дүү? За хоёроо бяцхан гимтийн мэлэг маань таалагдвуу. Ингээд тааж байна. За сая үлдээцэн гэж жоохон гомдоодсэн үгүй юу? Үгүй. Гомдоогүй юу? Гомдог юм уу? Гэтэ манай Мөнхбаатар гомдсон. Та нар мэдэхгүй байна. Энэ яхаараа ган тогтох ээж аваад ирээд маних ирдэггүй юм гээ те. Үгүй юу? За сая л хоолон зангираад зэгчтэй юу гэж хэлмээр. Хайртай шээ. Хайртай шүү. Өөр хэлэх юм байна уу? Сансан юм хийж байгаа. За дүүлэгчтэй дахиад юм сүлж. Манай энэ ч бүр туйх юм уу юм ангийнхныгаа уйлуулаа саяна бүр өөрөө ч уйлаад. За ган тогтохын маань хувьд хамгийн анх захидлын уралдааныг сонсоод ер нь орыгээд шууд шийдсэн үү? Жаахан бодож байгаа л. За ер нь бичээд үзье да юм магадгүй ч бод. Гол яаж шууд ээжигээ тэгчихсэн. Тийм үү. За ээжтэй анх удаага өөрийнхөө гараар захиа бичсэн үү? Тий. За. Тэр юм бич үзээгүй. Захидлын бичиг бодгоос. Тийм үү. Энэ дээрээ л юм бичих сонирхолтой болж байгаа. Тийм үү. За аав ээж хоёрыг гинт аваад ирсэн чи гинтийн бэлэг ер нь ингэж орж ирнэ гэж төсөөлж юу? Ер нь тэсэл. Орж ирэх гоё вэ юу? Сэтгэлээ нь бол амар гоё байсан. За одоо ч гэсэн баг үлэх гэдэг. Болохгүй шүү. Гэтэ хамгийн зэрэг ингэж нөгөө захиа уншиж яхад уяхан нь энэ дээрээ дүүлэг сонноос. Хүүхдээ зэрэгт явуулах хэр байна хаа? Оо сайхан байна. Гоё юм. Гоё. За хэрэг санав. Оо саналгүй явах хөвгт. Хөвгөө саналгүй явах. Хамгийн том хөө юм чинь. Одоо дараад нь зэрэгт би явахаар бэлтгэж байгаа зэргүүд байна уу? Оо ана одоо хоёр хөө байна. Хоёр хөө. Хоёулангийн явуулна уу? Хоёулангийн явуул ш. За. Хоёр зал байна. За хүн зэрэгт ирээд хэр өөрчлөгдөж. Оо сайхан залуулж нэг хэлсэн. Сайхан өндөр биесгүй сайхан залуулж. Гэртээ бас нэг юундаас нэг утгад. За ихч маань сэтгэл хэр вэ? Хүүтэйгээ уулзсан. Нөө сэтгэл өндөр байна. За.
Ер нь хүн хэр өөрчлөгдөж Нөгөө уламлын дээр болсон юм шиг байна. Уламлын болсон юм шиг л байш. зя бүгэ анх зэрэгт явуулж авах ган тогтхоос яг одоогийн таны хажууд сууж байгаа ган тогтх хоёр ер нь юугаараа ялгаатай байна. Йоо ялгаа би бэлдэн хөгжөөд одоо сэтгэл санаа болооч бас юу яаш Өөрчлөлттэй өөрөөсөн байх гэж тийм ээ. яа даваад улам зэрэг алганд ясмын сэтгэл санаа сэтгэлийн хаттай сайхан зэрэг алуу хаахыг сайхан л гэж боддоо шүү дээ. Тэгээд минийх нь өөрөө зэрэгтэй юмнаа. Тэгээд өөрөө хүсэлтэй тэгээд байсан. Зя ган тогтхын маань хувьд хамгийн анх захирлын уралдааныг сонсоод ер нь орёгээд шууд шийдсэн үү? Жаахан бодож байгаа л. За ер нь бичээд үзье да. Юу нэм магад гэж бод. Гол яж шууд ээжигээ гэж чичсэн. Тийм үү. За ээжтэй анх удаага өөрийнхөө гараар захиа бичсэн үү? Тий. Зя. Тэр юм бич үзээгүй. Захирлын бичиг гэж боддоос. Тийм үү. Энэ дээрэл юм бичих сонирхолтой болж байгаа. Тийм үү. Зя аав ээж хоёрыг нэг гинт аваад ирсэн чи гинтийн бэлэг ер нь ингэж орж ирнэ гэж төсөөлж өгөө. Ер нь тэсэлээ. Орж ирэх гоё вэ юу? Сэтгэл санаа бол амар гоё байсан. За одоо ч гэсэн мөр үлэх гэдэг. Болохгүй шүү. Гэтэ хамгийн зэрэг ингэж нөгөө захиа уншиж хахад уяхан нь энэ дээрээ дүүлэггүй ш. Сонноос. За ихч маань хаанхын хиний хин гэдэг хөвсгүй вэ? Би Баялгийн аймгийн Зэмжавын мөнгө баяр гэж бас гинэ. За. Тэгээд одоо хиддэх залуу нь Нэгт том нь. За. тэгээ миний хүүгийн цэргийн хувцас амар гоё зогсон шиг надад харагдсан. Тэгээд би бэлтринг өгчээд амар гоё болсон бэлээ телевизэд. Тэгээд одоо нэг үедээ тэр би бас цэрэгт явах хаа. За. Ер нь явуулнаа л гэж бодож байна. За. Цаочи маань хувьд эхлээд цэргийн анги дээр ганцхан ган тогтхойн аав ээжийг авчирч ирж уулзуулаад манахаас ирсэн болов гэж бодсон уу ер нь? Зөндөө Зөндөө болсон уу? Ямар хөрх юм бэ? За, цэрэгт явах ер нь ямар хөө вэ? Зэрэгт амар гоё. Олоо өвтмөр зэрэгцээр олон найз нөхдөд болоод төсвөртэй ч юм штэ юг таадаг болоод энэ зэрэгтэй бас маш их зүйлийг сурж байгаа. Өөрөөр жоогож гисэн бас бахархаж байгаа. Тэрийг алхаж байгаа. За тэгээд манай захирлын уралдаанд ер нь яагаад орё гэж шийдэв? Ээжтэй анх удаага захиа бичиж өгсөн үү? Анх удаа бичсэн. За. Зүгээр ээж хаа нэг бас бичээд үзтээ юм уу? Бодоод бичиж үзэж байгаагүй юм байна гэж. Тэгээд бичээд үзсэн чинь шалгарсан. Тэгээ баярлсан уу? Баярлсан. Тэгсэн бичдэг болж байгаа юм даа гэж боддог. Юм бичдэг болж байгаа юм даа гэж бодсон уу? За тэгээд оролцсонд баярлсан шүү их чинь. Баярлалаа. Та гэсэн юм нэвтрүүлэг зөвхөн ээжтэй нь болж өгсөн баярлалаа. За ээжигээ хэрэг санджив. Ер нь ээжтэйгээ тангаргийн байраас хойш уулзаагүй юу? Ер нь уулзсан уу? Тангаргийн байраас хойш уулзаагүй. Хэрэг санджив. Зөндөө их санчсан. Уулзчихсан да. Нэг ирдгээ байх та гэж. Чи ер нь баг энд ингээд хүлээж байгаа болов гэсэн гордлого байсан. Үгүй тийм байсан. Баагүй. Гэтэ ер нь зэрэг анги дээрх ороод ирэх болов гэж утсан юм байна тий. Тий батсан. Гандарт нааж орж байгаа. Одоо манай ээж аваад. Хийлөө гэж утсан юм уу? За. Хэдлээ байраас болчихгоо. Би тэр хоёр дээр очихгүй бол жоохон холдоод байна уу? За өөрийгөө танилцуулъя. Би Мукатри их чинь увсаа мгүндрэн гасан юм. 390 км явж ирлээ дээ. За. Дүүгээ хэрэг санаж ивэх чи. Зөндөг санжсан. Ирхийсэн гэж бодож юу? Бодлгүй л яхаа. Бодлгүй яагаад. Гэтэ юу яа гэж бодчихсон. Намар би угаас ирнэ гэж бодчихсон. Халахаас өмнө угаас ирэх юм байна да. Тэр үеэр л ирж тэгвэл ирэх юм байна гэж бодчихсон. Манай хамгийн баг буюу. Тий. За дүү зэрэг дээрээ хэр өөрчлөгдөж. Хэвээр өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн үү? За. Мухатар маань ер нь ан тогтхын маань аав ээж ороод ирсэн чинь манайхаас байхгүй болов уу гэж харав уу? Үгүй ер нь гайхав. Гэтэ чи харсан юм шүү. Би чамайг л хамгийн хараад байна гэж бодсон шүү дээ. Нөр арай хоол болохоор ирэхгүй байх гэж бодсон. Тийм үү. За. Тэгээд энд ороод ирсэн чи их чинь хүлээж исэн чи. Яагаад уйлсангүй би чамайг хамгийн түрүү уйлах байх та энэ удаа л гэж бодсон да. Захиа уншиж байхдаа л мэлэмрүүлээд байсан юм даа үгүй.
Тэгээ нэг шокнд ороод Шок орсноо. зөөлөх байх хоёрын хооронд. Тийм үү? За. За ихчтэй ер нь хайртай шүү гэж хэлж үзээгүйгээ захин дээр бичсэн байсан шүү дээ. Одоо нэг амаараа хэлчихэл та боломж олцсон дээ. Анаад хайртай шүү. Хөөр хийдөө ямар хөөр хийв. За цэрэгт явах юм. Цэрэгт ирээд юу нь гоё вэ? Тэгээд олон аваажийн хүүгүүдтэй жаргал зовлонгоо хуваалцсан. Өөрөө яг ямар хөө хүн бэ гэдгийг л мэдэглээ юм. Тийм үү. Тийм. За цэрэгт ирээд хэр өөрчлөгдөв? Зэрэг дээрээ ер нь өөрчлөгдсөн. Өөрчлөгдсөн. Би дээр танаа цэргийн дээр ирээд нэг хүүхдээс асууж ирсэн. Цэрэгт ирэхийн өмнөх чамаас цэрэгт ирсэн одоогийн чи хоёрын ялгаа юу вэ гэсэн чи тэр хүүхдийг залах байсан гэсэн. Тэгээд одоо амар ажилсаг, амар тийм хүний үг сонсдог тийм хүүхд болсон гэсэн. Чиний хувьд цэрэгт ирэхээс өмнөх Мөнхбаатар, цэрэгт ирсэн байгаа Мөнхбаатар хоёрын ялгаа юу вэ? Би ч бас ялгаагүй тийм лээс. Залах юу? Үнэн үгчээ залах юу? Шүү дээ ингэж байна. Би зэрэгтэй ч юм юу нээлттэй болсон юм болов харж байна. Амар дотгош байхгүй юу? Тэгэл ер нь хүн тэгжинэ тэрэ гэж юм хэлэхгүй. Тэгэл одоо би тэгмээр юм их юм бол за. Одоо тгий шүү. Би ер нь бол эднэртэй тэгж нээлгэн тугаахгүй. Зөв ингээд шулуухан. Одоо чи тэргээ тэгсэн юм ингээ гисэн юм уу? Одоо чи тэргээ тэг гэлдэг. Тэгэл хэлдэг. Тэгэл ер нь ингээд битэр ингэж нэг тийм сэтгэлээ онгойлгож уудч нэг ярьдгүү. Тэгэл яг ерөнхийдөө нэг ярих арай байна л та. Гэвчиг яг энэ нэвтрүүлэгт ингээ ороод ингээ сууж дүүгээ надад захиавчих гэж бодож байгаа. За. За их чинь чамайг их бүрэг ичимхэн байсан гиндээхөө. За. Тэр чи ганц л ихчтэй юм уу? Тий. Хоороо эмэгтэй дүү энэ төр байна уу? Айл юм. Айлын ганц өх юм. Тий. За. Хоёр ах. Тэгээ нэг. За. Хоёр ахыгаа хэрэг санаж. Тийм эрэг нэг их болсон. Юу гэдвэ? Гомдчихгүй тий. Айгуу хөө. Сая нэг нь энэ гадаа ирсэн. Тийм үү. За тэгээ хараад ölж баах. Захидлын уралдаанд орж ийн гэхээр би нөхөртэй хэлэхгүй юу? Ингэсэн гинэ одоо яах вэ гэсэн чи. Яг тий бүгдээ явал ирэл та. Чи л ажиллаа зохицуултал бусд нь зүгээр штэ гэсэн. Тэгээд тэгэхээр би бас яагаад одоо яах вэ? Яаж захирлаас чөлөөмнө гэж бодоо. Тэгээд бэжад менежертэй нэг ярьсан чинь би чиний чөлөөг үтгэж захирал руу нэг яриад байсан шиг надад тэгэхээр захирал руу ярьчаад за нэг өдрийн чөлөө гэж хайштай захирал руу зөрг гарч ярьж байгаа нэг өдрийн чөлөө гэж чинь хоёр өдрийн чөлөө хүүгээ нэг авч хончоод ирсэн байхгүй. Тэгсэж манай ажлаа хоёр нэг за тэнд амжилт хүсээ тэгээд дүүг авч хоноороо гэнэ гэсэн байхгүй. За. Тэр чи яг худлын болчих шаардлагатай дандуурна. Тэгээд би ингэж бодохгүй тэгээд шууд гараад өчтөр өгнө эртгээ шиг гараад тэгээд энд ирчээд дүүгээ авч хамчаад өнөөдөр ингэж буцъя гэж бодохгүй юу. Тэгээд тэгэхээр чинь өчтөр нөгөө яг ажлын зав зэч яг тийш тараал тэгээд бид нар чи явсараа бол шөнө 2 цаг ирж байгаа. За. Их чинь өстой чамдаа уулзгаа тэр холоос. Өстой олуулаа ирсэн шүү дээ. Одоо ирсэн. Тэгээд би чинь ихээсээ дөрүүл авахгүй. Тэгээ манай ээж чинь Мөнхбаатарыг гаргахтаа нөгөө төрхийг хүндлэр өнгөрцөн. Тэгэлс нэм Мөнхбаатар чинь өсгсөн байхгүй. За. Ийм мундаг ихчтэй мундаг залуу шүү. За ихч маань анх захидлын уралдаанд оролцоод хүүхдийн шалгарчийг ихэд яаж хүлээж авбаа? Гэ яг минийхээ ээжтэн захидлыг чамдаг анаа л гэж бодлоо. Хүүхд нь ер нь хэл уран зохиолтой хэр байсан бэ? Миний үг айгүй хөө байсан шүү дээ. Тийм үү? За. Шүлэг яруу найраг бол уншны зэ. Болчихж байгаа. Би чамайг одоо авиас чи үзэнлэгээ бодсон сууж байгаа юм шүү дээ. Юу орж үзэж байгаа. Тийм үү? За ах ихч хоёр маань хүн одоо ингэж захидлын уралдаанд ороод эхний 3 байр шалгарчээ гэж дуудахад яаж хүлээж ав? Юу гэж бодов? Баяртай үлээж авах. Баяртай үлээж авах. Яасан бол За. Баяр болсон бол гэл. За. Тэгээд яажсэн. Тэгсэн чинь хурч иргэд ярихаарсан дээр одоо юу явуулаа одоо. Зя. Их маань ажиллаа бас зохицуулаад ирсэн баярлаа. Ажилтаа гэж ийсэн тийм ээ. Чөлөө авал. Бас чөлөө авал. Гэн эргээд ирсэн гэдэг.
Цэцэг авчихвал. За тэгээд Захиавч багтал ирэн багасаад цэцэрлэгээс эхлэл цэцэгтэй зурагтай юу зурж ягаал ингээл ирэн годод зурж ягаал цэцэгт юу авчирж ягаал ирэн Мартин аим болохоор нэг л тэгдгээс моторыг захиа гэж биччих юу яадаг гэсэн юм шиг бичиж өгдөгөө. Зөвхөн зургаар ингээл багасаал ингээл зураг дүрслэлээр л цэцэг зурж ирээл өгдөг. Тиймэрхүү юу ярьсан яадаг гэсэн. цэцэрлэгээсээ багтаал ер нь ээжтэй өөрийнхөө гараар хийсэн гой юм өгдөг байсан байх нь. За. Тэгсэн нэг цэрэгт яваад авьяасан тодорсон байна гэсэн. Авьяасан тодорсон байна гэж нэ. Ангийнхан ч гэсэн ер нь хийн төгөлсөн бол гэж ган тогтгол гэж шүү. Ер нь ган тогтгол төгөлсөн байх хэрэгтэй л гэж. За. Тэр мундаг. Тэгээс маань. За ган тогтгол. Ер нь үгээр илэрхийлээд хийчихлээ тий. Жоох юм ярьчих чи. Ихчийнхэн бүр сандраад үгийн цагийн баялаг тусчлаа. Чамаар гэдэг юм уу? Гэзэрсэн юм. Ихжин нэг захианы уралдаан зарлагдаад л. Исгаас асууад энэ ер нь ямар шагналтай. Нууц гоё юм байгаа. Хин тэгж хэлсэн. Сад гэсэн. Хоолой таашгүй. Тэгээд чамтай юм жаа. Хоолой ангилтай шиг. Чөлөө хогийн чөлөө байлаа. Нэг чөлөө. Их ч надад арай тэр чөлөө мүлээ арай баашгүй нэ. Тэгээд бодчихсон зүгээр. Өдөл Шалгарцаа. Гэтэ ер нь чөлөөгөө юу гэж бодож байна? Чөлөөнөөс илүү шагнал байлаа гэж бодож байна уу? Чөлөө нь илүү байна. Яштай болсон. Гоё. За. За муугач ямар шагнал байгаасаа гэж хүлээж юм. Бас л чөлөө бодож ирсэн. Ер нь бол нөө мэдээж нэг байтар байна. За. Тэгээд манай өдрөний хоёр байд гэж хэлдэг. За. За энэ хоёрыг жуунсан зүгээс очсон биччихье. Гэмрээр. За. Яг бүр юмар ирдэг. За. Тэгээд за ямар ч байсан сайн байна уу сайхан. Тэгээд ямар ч байсан минус нь асууя. Игээ цайсан бай. Игээс дэг заа. За ер нь бүр өглөө өчтөг юм. Тэгээд өчтөлөр юуныхаа энэ юу дөрч байгаа марс. Эдгээр ороод донд гарахгүй гэж за дүүлийн цааг гараад гэсэн. Тэгээ ястаа нэг авахс төгөж явсараа нэг. Тэгээ бичээл за энэ явж исэн байр хавруулах болов. Яг их манай жижигрэг гарч цааг нэ сонс. Наач явж исэн байр авч. Ацсан шүү. За тэгвэл явж исэн. Чигээ. За. Тэгээ үгэтсээр өчтөр хийх байна. Чи шалгарсан байж. Тэгээд гэсэн нөгөө шалгарсан байна гэдэг чинь би зөвөр өөртөө ингээд суугаад тэгээд шалгарсан гэсэн. Яг өөртөө идэх юм чи тийм өөртөө идэх юм уу? Жаана. Зя. Бэлтгэл нь хэр явагдаж байна? Ер нь бол гайх. Ер нь хүнд хэцүү байна уу? Гоо гайхал. Гайгүй юу? Ер нь одоо бол тасаад. За цэргийн албанд хамгийн анх ингээд ирж яхад ер нь юу хамгийн хүнд хэцүү санагдчихэв? Тэгэл тэр нөгөө нэг кантины 45 хоног л ярнаа л. Тийм үү? Чанга байсан уу? За яа юу нь хэцүү вэ? Тасгал хийх нь хэцүү байв уу? Ар гэрээ санах нь хэцүү. Хуулгаараа болохгүй. Ярьдаж бодлаа. Тийм үү? Тийм. Саваад. Саваад байсан уу? Ямар хөөрхөн юм бэ? За медиагийн хувьд цэргийн албанд анх ирээд хамгийн хэцүү санагдсан юм юу вэ? Өглөөс ирэхлээ. Өглөөс 6 цагт сэрээд ёо хаана ирч вэ. Тэгээ яа тэгэл дасаад ирсэн. Эхэндээ өөр 6 цаг арай гэж өсдөг гэсэн. Тийм үү? Одоо тэгээ яаж ин 6 цаг зүгээр гоод уу? Шууд. За. 5 тавигт зэрчтэй дөө. Бараг цэргийн албанд ирэхээс өмнө бацоож одоо байгаа бацоожэрийн ялгааны гэвэл их тусдаг болсон юм байна л да тийм ээ. Тийм тэгээ жоохон хөдөлмөрч өөртөө ихтэй болсон. За. Өөртөө ихтэй болсон уу? Тэгүнээс үг сонсорсон. За. Би наадах шин дээр нэг бас бэлтгэж сонссон. Тэдэс чинь бас нэг хүн дижлээ үг хэлтгүй штэ л гэж. За ган тогтхын хувьд бас марш тактик бэлж байгаа юу? Бэлтгэхгүй. За. Цэргийн албанд ирээд хамгийн хүнд хэцүү санагдсан үе нь яг хизээ байв? Юу байв? Нэг баха бариад үг.
Сургалт бэлтгэлт нь орж ирлээ. Ойр зураа. Бөөндөө бүгд амар их ядардаг байсан. Оройдэл дэрэн дээр толгой бүгд унт. Тэр үед шантрах шахсан. Шамтарсан зэрвэ гэж. Тэр нь өөрийнхөө хүсэлтээр зэрэгтэйсэн үү? Тий, өөрийнхөө хүсэлтээр. За. Шууд зарлан ирээл хот дэсэн. Хотоос шууд наашаа зарлан ирчихжээ. Чи явах юм уу? Би явнаа гээл. Тэгээ шууд ирсэн. Аав юу нисэх үстэн юм. Гү. Шууд. Тий. Өрөөд мэдчихсэн. Зөөч мэн. Өөрөө л чи ирсэн үү? Бас хотдээс. Бас хотод байсан уу? Зарлаарсан. Эхнээ жоохон дург байсан. Арс камесэнд нь ороод үзье. Сэтний цэцтэй камесэнд нь. За. Арс сонголтгоо дээр шууд. Ихтэй зэрэгтэй гоё хаацтай. Амар гоё. Айна. Анжаа өдөр нь олонтой болсон. Найз олонтой болсон. Амар найзтай. Мундаг анжаа болсон. Ер нь хамгийн ойр дотн болсон анжаагийн талаар ярил. Манай хөрш бади. За. Өмнөдлөх гээд Новдамын чанарын сүм залгаад их. За. Манай баг дарга. За. Тэнтэй амар дотн. Бид орч хоорондоо нэг нөгөө юм аярчин. Тэгээ эргэлд уулзчихсан нэгэндээ юм аваад өгнө. Нэгэнд нь дутуу юм байвал тэнийгээ хоорондоо солилцож авалцаад бай. Тэр багаас найзлсан шиг л дотн байдаг шүү дээ. Одоо нэг марш тактик гэдэг шар явц. Хажууд байхгүй санаад өгүүлээд байгаа. За. Яг орны хажууд талтай. Тэнийгээ өгүүлээд. Тэгээд ингээд хоол моолн дээр тарахаар хэл чигээ зээрх болоогүй гэл санаад шүү. Буцаад гэлсэн. Буцаад бай гэж нөө. Чамаа санахгүй юм шиг тэгвэл санахгүй байхгүй. За. Мухатрын маань хувьд хамгийн ирээд ойр дотн болсон найзынхаа талаар ярил. Нэр нь олон баг. Олон. Нэг Тэгээ манай батрынаас бол одоо эдний саги сумын нэмэрдэн. За. Битэрч нь ер нь үйт юм. Нас чацаа тэгээ. За. Юу хошигны чи маань хиттэй юм бэ? Лиц юу 25 наа. Оо за. Чигээд ирсэн чинь. Их сургууль төгсөөд ирсэн. Тийм үү. За. Тэгээд зарлаа ирэхлээр би заадаа тэгээд дунд нь завхарч одоогоо сургуулаа төгсөж байгаа. Тэгээ би бүр ерөөсөө зарлаа ирэхлээр оюут ингээл явчихдаг байхгүй. Тэгээд яг сургуулаа төгсөөд ажиллаж явах тэр надад зэрэг нөгөө хүсэг үлээ гэдгээс зарлж ийл одоо явж үзэрэй. Ядлаа явуулж өөрөө санаад инийхчээс тий. Тэгээ ажил хийж ажиллаа хийгээ явж явах надад зарлаар саадаа чи юу зэрэгтэй яваараа. Тэгээд бас дуудаж ирээ зэрэг. За. Тэгээд тэр найз нь тэгээд ер нь одоо бас цугл юунда марш тактикал бэлтэж гин үү? Гүү дотроо. Тийм үү. За ер нь яаж яваад хоёр тийм дотн болчих нас чицүү гээл дотн болсон юм. Гүү битэрзэн ер нь царай нүүр гэдэг хэлээ адилхан тийм. Ер нь бол адилхан. За энэ нүүр хэлбэр адилхан найзтай болсон юм байна. Тэнд яасан юм бэ? Надаач бас олон найзууд байгаа. Гэхдээ тэндээс нэг Ховд аймгийн төвийнх нэг залуу байна. За. Нэг жаргал гэдэг. За. Ер нь одоо ээж мас бидрийг гэдэг. Наад үйлчлэхээр хамт ирдэг. Оо за. Тэр найзтай бол болсон ба. Тэгээ бас нэг найз байгаа. Тэгэн найз. Бас саялийн нэрээ бас залуу. Өвссөн нэг найз. Тэг ба. За. Өвссөн хоёр найз л болоо. Тань маань ер нь аав ээжүүд нь тангараг байраар ирээд сэргийн ангитай танилцсан тийм ээ. За ер нь сэргийн ангийнх нь орчин хүүхдүүдийнх нь одоо яг байрлаж байгаа энэ хайд маань ямар санагдсан бэ? Ах маань Бөө сайхан санагдсан. за. Тань тангараг байраар ороод яг юу юутай танилцсан хүүхдүүдийнх нь хөвцөлтэй танилцсан. Хөвцөлтэй тэр урд дээр л казарм тэрнтэй танилцал. Спорт зал мал танаас танилцал. Боол өмдтэй танилцал. Ер нь санснаас ер нь хүлээлтээс дээгүүр чадсан уу? Өө дээгүүрээс сайн байсан. За ах маань өөрөө зэрэгт явсан уу? Өө би юу гоо. Яа тийм үстэхгүй. Өөрөө нэг зүйл. Тэр ийм явагмаа. Явагмаа. За. Ихчд маань ер нь танараа байна. Эрчиргийн алаванд эсингэмен диавана
Ави хүүгийн нэрийг өргөөд ардын цэригийн албанд амар сайн явана